За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд энэ өдөр та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд энэ өглөө та бүхэн бид бүхэнтэй хамт лайваар хамт байгаад бас маш их талархаж байна. Тэгээд миний бодлохоор анх удаага номлох байгаа Сандра хүчичрээд байна. Тэгээд намайг ойлгоорой. Тэгээд өнөөдрийн миний хуваалцаж байгаа зүйл нь болохоор дуулал 136 дугаар бүлгийн 21 22 дугаар ишлэл байгаа. Тэгээд та бүхэндээ уншиж сонирхуулахаас өмнө бүгдээр хамтдаа залбирцгаая. Тэнгэрт байгаа бидний эцэг минь ээ, таны нэр хайрнаар дуусгах. Таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэр шигээ газар дээр бэлгэх болтугай. Өдөр тутмын минь талхыг энэ өдөрт минь өгөөч. Бид өртөнгүүтээ ууж асны адил бидний өрийг мөн уншлаач. Биднийг сорилтанд буу оруулаарай. Бузар муугаас гэтэлгээрээ. Учир нь хаанчлал, хүч чадал, алдар суурь үүр таних билээ. Амен. За тэгээд өнөөдөр та бүхэндээ манайхан бүгдээрээ мэдж байгаа дуулал 136-аас бүгдээрээ Бурхны үгийг та бүхэндээ хуваалцж байгаа. Тэгээд өнөөдрийнхөө хуваалцж байгаа ишлэлээ та бүхэндээ уншиж сонирдуулъя. Газар нутгийг өв болгон өгсөн түүн талархах тун түүний хайр инрэл мөнхийх. Өөрийн зас Израильд өв болгон өгсөн түүн талархах тун түүний хайр инрэл мөнхийх гэд энэ гайхалтай ишлэлийг та бүхэндээ уншиж сонирдууллаа. Тэгээд өнөөдөр миний ярих гэж байгаа сэдв маань болохоор учир нь түүний хайр инрэл бол мөнхийх гэд. Тэгээд энэ дээр гарч байгаа зүйл нь болохоор түүний зарц болох Яаковд өв болгон өгсөн түүн талархах тун гэж байна. Өнөөдөр Яаков гэдэг хүний талаар би та бүхэндээ товчхон бөгөөд тодорхой хуваалцж өгье. Тэгээд Яаков маань болохоор ямар хүн бэ гэдгийг та бүхэн маань бүгдээрээ надад хэлүүлэхгүй бүгдээрээ мэдж байгаа. Яаков бол Исаакийн хүү, хоёр дахь хүү хүн болсон. Тэгээд Исаак маань болохоор Авраамийн хүү байгаа. Авраам бол бид бүхний өвөг эцэг болох бид бүхний итгэлийн баатар гэж хэлж болох тийм нэгэн хүн байгаа. Тэндээс улбаатайгаар явсаар хагаад өдийг хүртэл энэ Яаковын талаар та бүхэндээ би товч өгөөд тодорхой ярьж өгье. Тэгээд Яаков маань болохоор өөрөө уг гарал нь болохоор жоохон тийм тэнүүлчин дураараа юуны эрх мэдлийг авах дуртай. Ер нь бас сэргэлэн гэх юм уу манайхаар ярих юм бол нэг юм хулчин залхаа гэж ярих юм тиймэрхүү байдалтай хүн байгаа. Яг үүнтэй адилхан Яаковын талаар би та бүхэндээ нэг ишлэлийг хуваалцж өгье. За. Яаков маань ямар хүн бэ гэдгийг би та бүхэндээ одоо уншиж сонирхуулъя. Эхлэл 32 дугаар бүлгийн 22-оос би та бүхэндээ уншиж үзүүлье. Тэрээр шүн босож хоёр ихнэр хоёр шивгчин 11 хүүхдээ дагуулan Ибобог гармаар гол гарчээ. Яаков тэднийг дагуулan гол гараад дараа нь өөрт байсан болгоноо гаржээ. Яаков ганцаар үлдсэн бөгөөд нэгэн хүн Яаковтай үүр цайтал барилдлаа. Тэрээр Яаковыг дийлж чадахгүйгээ үзээд түнх рүү цохив. Түүнтэй барилдаж байгаад Яаковын түнх ингэж мултаржээ. Мөнөөх нь үүр цайж байгаа учраас намайг явуул гэсэнд Яаков намайг ерөөхөөс тань нааш би таны явуулахгүй гэжээ. Тэгээд тэр хүн чиний нэр хинбэ гэж асуусанд Яаков тэр хүн үүнээс хойш чамайг Яаков гэхгүй харин чамайг Израиль гэж нэрлэх болно. Учир нь чи бурхантай ба хүмүүстэй тэмцэлдэж илрүүлээ гэв. Яаков та нэрээ хилээч гэж гуйсанд тэр хүн чи яагаад миний нэрийг асууна вэ гэж асуув. Тэгээд тэр хүн Яаковыг өрөөж тэгээд Яаков тэр газрыг Пенел гэж нэрлээд би бурхантай нүүр нүрээрээ уулзсан боловч амь голтойгоо үлдлээ гэж Яаковыг Пенелээр өнгөрч явхад нар гарчээ. Тэр түгнээсээ болж доголж яв. Тэр хүн Яаковын түнхийг шүрмсийг зогсноос хойш Израильчууд өнөө хүртэл гойны шүрмс идээгүй ажээ гэж. Тэгээ энэгээр би юу хэлэх гээд байна гэхээр Израиль гэдэг нэр хаанаас үүсэлтэй вэ гэхээр Яаков маань болохоор бурхантай барилдсан, ноцолдсон тийм учраас түүнийг бурхан магадгүй Яаковыг үнссэн учраас өмнөөс хойш би чамайг Яаков гэж дуудахгүй чамайг Израиль гэж дуудах болно гэд энээс Израиль гэж үүдэлтэй болов гэж би бодож байгаа. Тэгээд энэгээр би юу хэлэх гээд байна гэхээр Яаковын түүхтэй миний амьдрал амар авцалтай юм шиг санагдсан. Юу гэхээр Яаков маань жоохон тэнүүлчин ингээд нутгаар хэрэн тэнээд ингээд явсаар айл зашлагдаад ихнэрээ аваад ингээд явж байгаа амьдрал нь миний амьдралтай их холбоотой юм шиг санагдсан. Тэгээ би та бүхэндээ өөрийнхөө товч өгөө тодорхой нэгэн гэрчлэлээс би та бүхэндээ хуваалцчих санагдуулъя. Одоогоос 2002 онд би болохоор Пентекост сүмийн хүн байхгүй юу? Тэгээ 2016 онд би Адвентист сүмд орж ирсэн.
Тэгээ Пентекост сүмд явж явах хугацаанд 2002 онд би анх би тийм гудамжинд тэр Тараншаанд амьдардаг тийм нэгэн хүү байсан. Тэгээд мэдээж бусдын адил хулгай хийдэг байлаа, дээрм хийдэг байлаа, хүний мөнгийг лөөврдөж авдаг нэгэн байлаа. Тэгэл вагоноос нүүрс буулгаад бусдаа нийлээр ингээл даримт ирбэл явдаг байсан. Тэр хугацаанд бодож явах хугацаанд хэрвээ нэг те ямар нэгэн аврал юм уу, ямар нэгэн бурхан байд юм бол энэ зүйл надад туслаасаа те би нэг сайхан амьдрахаас энэ амьдралаас салахынсаа гэж маш их хүсдэг байсан. Тэгээ миний яг амьдардаг газар бол тий Барсын газар. Барсын тэр одоо тэр хардлын тэр ногооны худалдааны захын хажууд миний амьдардаг, өнгөрүүлдэг те одоо тэнд унтаж өнгөрүүлдэг өдөржингөө тэнд хулгай дээрм хийдэг газар бол миний Барсын газар байсан. Тэгээд би эндээс юу хэлэх гээд байна гэхээр нэгэн өдөр айгүй гайхамшиг болсон. Ямар гайхамшиг болсон бэ гэхээр тэр үед болохоор Help International улсын тусламжийн байгууллага гэдэг гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага Барсын хүүхдүүдэд хоол тараадаг байсан. Тэгээд тэр үед тэр гадаад хүмүүс ирэнгүүтээ өдөр болгон бидэрт хоол ирэхдээ нэг зүйлийг амар тооч өгөө тодорхой хэлдэг байсан. Тэр нь юу вэ гэхээр Библиэлд гардаг ишлэл байсан байгаа байхгүй Иохан 3:16 Бурхан ертөнцийг үнэхээр их хайрсан тул цорын ганц хүүгээ өгсөн гэх. Яг тэр шиг тэдэр хүмүүс тэр ишлэлийг хэлээд бидэрт дандаа хоол авч өгдөг гэсэн. Бидэрт болохоор тэр ишлэл нь чухал биш, тэр гадаад хүн чухал биш. Бид нар тэр хоол нь чухал байсан. Тэр хоолыг идээд дараа нь тэр гадаад хүнээс хажуугаар нь явж байхдаа мөнгөний суулаад бид нар цухтаадаг байсан. Тэр хүн тэрийг мэдсэн хэдий ч дахин бид нар тэр өдөр болгон ирээд өдөр болгон хоол өгөөд өдөр болгон тэр Библи шиг хуваалцдаг байсан. Тэгээ нэг өдөр намайг сүмдээ өрсөн байгаа тэр хүн маань. Тэгээд тэр үед анх удаага би тэр Пентекост сүмд нь яваад очисон чинь айгүй олон гадаадууд ингээд гутлаа ингээд тайлаад тавьчихсан. Үүдэндээ бүх гутлаа ингээд тайлаад тавьчихсан. Түүнгүүт нь бидний үед ямар сэтгэл төрж яах нэхэр за бүгдээр энэ гутыг хулгайлцгаа. Бидэрт яг боломж бодлоо амар гоё ориг гадаадын гоё гутлууд байна. Энийг зарах юм бол их мөнгө олно. Тэгэл бүгдээр үүдэндээс бүх гутлыг аваад шууд далаал цухтаасан. Юун залбирал юун тэр цуглаан тэрэнд нь ялан бид нар ороогүй. Тэгээд цуглаанд нь ячаад бидний ингээд юмаа зарангууд бидний араас цагдаа магдаа хөөгд бөө юм болдог байхгүй. Тэгсэн чинь тэр гадаад хүмүүс хизээч бидний хойноос цагдаач явуулаагүй, хизээч биднийг мөрдөж мөшгөөгүй. Маргааш нь дахиад өөр гутал өмссөн бидний төлөө дахиад тэр Библийн шиг бариад хоол тарааж ирсэн. Тэндээс би юу ойлгосон бэ гэхээр хайр гэдэг зүйлийг хамгийн ихээр ойлгосон. Хэрвээ одоо цагт өнөө цагт байсан бол бид бүхэн ямар нэгэн зүйлийг хулгайлах юм бол цагдаад баригдаад торны цаанаар суудаг. Харин тэр үед болохоор Бурхны нэг үсэл маш ихээр надад ивэгдэж өрөөгдөж байсан. Тэгээд тэр хүн юу ч хэлсэн бэ гэхээр тэр гадаад хүн орж ирэнгүүтээ монголоор ярьсан надтай. Тэр швейцар хүн. Тэгээд хурж ирээд миний дөө чи бол Бурхнаар сонгогдсон хүн. Тийм учраас чи манай хамтралд ор. Чамшиг залуучууд надад зөндөө байгаа. Тийм учраас чи залуучуудын хамтралд ороод өөрийгөө өөрчлөх хэрэгтэй. Энэ амьдралаар явах юм бол чи эцсийн ингээд доош орно гэхээс дээшээ гарна хэсэж байхгүй. Тийм учраас чи надтай нөхөрл, надтай найзал манай цуглаанд явж ирсэн. Тэгээд би хамтралд нь очисон. Тэгээд тухайн үед Help International олон улсын тусламжийн байгууллагын залуучуудын хамтрал нь болохоор тэр наран тулын тэнд хитэн ингээ бүлэг хашаанд айгүй олон хүүхдүүдийг амьдруулдаг байсан. Тэгээд тэд нар бас хүмүүсийг бас зүгээр байлгахгүй ноос өгөөд, ноолор өгөөд тэрнгээр ингээ самнуулаад өдөр болгон тэрнгээр эсгий гутал мутал хийлгүүл ингээ заруулдаг байсан өөрсдөр нь хийлгээд. Тэгээд бидний очингууд ингээ эсгий гуталхийн дөнгүүд мэдээж бас нөгөө нэг хулгай гэдэг зүйл айгүй хэцүү. Хүний сэтгхүү болон оюун бодолд амар суудсан байдаг учраас нөгөө нэг хуучин зуршлаг хүн хизэж мартдаггүй учраас нөгөө нэг ноосоо талын нөгөө хүмүүстэй ингэж засаж янзаж өгөөд талын бид нар хулгайлаад ингээд өөрөөрөнд игээд маргааш нөгөө өдөр гадаа гарч зардаг байсан. Тэр бичлэн бүх зүйлийг тэр хүмүүс бүгдээрээ мэддэг байсан ч гэж хизэж биднийг дандаа ингэж яаж байгаагүй буруутгаж байгаагүй дандаа урамшуулж магтаж урамшуулж байсан. Тэр магтаж урамшуулсны үр дүнд бид нар агуу ихтэй тэр айгүй гоё өөрчлөлт болон тэр хайрыг бид нар мэдэрсэн учраас цаашдаа цуглаанд явъя гэж шийдэл гаргасан. Тэгээ удаач байсан чинь миний найз нөхөд болох ингээл Тараншаанаас айгүй олон хулгай дэрэм хийдэг байсан бүх хүмүүс бүгдээрээ тэр сүм рүү уриалсан дуудаж гисэн. Бүгдээрээ ингээл хамт олоороо явж гисэн. Энэгээр би одоо юу хэлэх гээд байна гэхээр Яаковын амьдрал тэнүүлчин байсан бол бурхантай түр нүүр нүрээрээ тулаад тий. Тэгээ нүүр нүрээрээ уулзаад тэгээ тэр барилдаад тэгээ тэр Яаков нэрээс болоод Израиль гээд шинээр дахин төрөөд тий. Төвөнгүүтээ дахин ясныхын төлөө шинээр гэр бүл бий үсгээд тэгээд дахиад шинэ газар очиод шинэ амьдралыг эхлүүлэхтэй адилхан миний амьдрал яг Яаковын амьдралтай шинэ амьдралыг эхлүүлсэн. Яаж эхлүүлсэн бэхээр тэр гудамжны амьдралаас тэр хулгай хийдэг Тараншааны амьдралаас гүдий зэрэгтэй одоо тэр энэ сүм зовсны үр дүнд өнөөдөр би ингээд та бүхний зогсож байгаадаа маш их баяртай байна.